хамгийн дээд түвшний уралдаанд хоёрт орсон морь одоо энд ирсэн амарж байгаа гинэ. За. Тэрийг түвшний уралдаан гэдэг нь ямар уралдаан вэ тодорхой. Одоо энэ Чежүү морины тойруулгын уралдаан чинь 6 түвшинтэй. За. 6 түвшин хамгийн анхан шат нь 800 м-т уралж байгаа. 6 дугаар түвшин 5 4 3 2 1 гээд нэгдүгээр түвшинд бол одоо хамгийн холын зай бол хамгийн богино цаг гардаг сайн мордуудаа нэг түвшинд ялгаж уралддаг гэсэн үг дээшээ шахаж. Тэр уралдаанаас тэгээ нэгдүгээр түвшний морд дотроосоо дахиад зэрэглэл өндөр нөгөө G1 англи гэж одоо цэвэр атомд байдаг тийм групп нэг уралдаан. Тэрэн шиг тийм групп нэг уралдаан цай хоёрт орсон морь энэ дээр амарж байгаа. За тэр морийг бас үзүүлэн. Тэгээд ер нь энэ Могжон бол одоо яг ийм Солонгосын Чежүүдээр байдаг бас тийм амар том хүний эдлэн гэсэн үг тий. Тэгээд ер нь бас угаасаа л яг нөгөө дэлхийн зах зээлийн зарчим нь бол яг тийм байдаг. Чежүү морины уралдааны групп нэг уралдаанд аман үзүүлсэн морь гэж байна. Хоёрт орсон. За ийм ерөнхийдөө бас их жижигвтер юм аа. Монгол адаг болоход нэг шүдлэг үрээ шиг л харагдаж байна да. За юм бор зүсэн. Тэ ерөнхий одоо биеийн хийц галбар бол ер нь л нэг Монгол адуутай тун ойролцоо бие харьцаа, толгой, хүзүү, хөл гар гэдэг ер нь бол адилхан байд юм байна. Энэ адуу бол одоо Чежүү морин дотроо бол үндсэн Чежүү адуунд дотроо бас томд ордог гэж шин бормор. За ийм морд байд юм байна. За бор морь байна. Энд одоо бас нэг халуун зүстэй бас нэг юм морь байна. За энэ бол одоо бас яг Чежүү морины уралдаан дотор бол хамгийн сайн уралдаж амжилт үзүүлэх хурдан морь байна да. 134 мөрөгтэй байна. Өндөр нь бол нэг 134-тэй юм байна гэж байна. За энэ бас төрсөн дүүн үү? За төрсөн дүүн одоо бас ийм морь байна. Энэ бор нас хэд болж байгаа вэ? 아이가 어떻게 된 거예요? Энэ нас нь хэд вэ? Бор морь. 얘는 3살. 모르겠어요. 아. 4살. Хязаалаа үрээ юм байна. 4살. 쟤는 2살. Ногооны хязаалаа юм шүү. Ногооны хавчиг морь болох соёлын морь биш энэ. Морин болгосон юм байна. Ийм бороор яг Чежүү адуу гэж энэ бол. За ерөнхийдөө яг нөгөө Монголоор бол одоо юу гэмдэ Чежүү адуу ш нөгөө маш олон зуун жилийн мянган жилийн туршаа эндээ байсан. Тэгээ буцаад нөгөө дотор цусандаа орж идэм. Тиймэрхүү байдлаасаа болоод жоохон жижигэрсэн байж болох талтай. Тэгээ одоо бол яг улс нь бол яг бодлого гаргаад энэ адууг цааш нь авч үлдэхийн тулд бол Ядмын сангийн бол маш сайн хөтлөд ингэ явж байгаа юм лээ.